Сайн байцгаана уу? Намайг Тогтоосоо Огтаа Шулбан гэдэг. Би Баялгийн аймгийн Цагаанар тосны ерөнхий боловсролын 9-ийн А ангийн сурагч. Удам судраа мэдээж угийн бичгээ хөдөлсгөөе. Хүн удам судраа хийдэн гэдэг нь зүгээр нэг нэр томьёо зэтэл биш. Харин хүний язгуур угсаагаа хөндлөг явдал юм. Удам судраа гэдэг нь зүгээр нэг бичсэн дэвтэр биш. Харин бидний өв үе, өв боломжтой болсон ёс суртахуун юм. Харин энэ нь жижигхэн хураас нь номын сан гэж хэлж болох юм. Угийн бичгээр дамжуулан бид өвөр дээдсийнхээ өвийг мартахгүй явуулж, уран төрлийнхээ холбоог батгах болгож, хойш шидээ өв залхамжлуулж, өөрийнхөө хэн болохыг ойлгодог. Иймээс угийн бичгээр дамжуулан өнгөрсөнтэй өнөө ирээдүйг холбодог өвөшгүй соёл юм. Эрт дээр үеэс Казак түмэн 7 үе, Монгол түмэн 9 үе мэдж явах нь өөр садынхаа ирээдүйг гэрэлтүүлэх гэсэн явдал юм. Удам угсаагаа мэдхгүй хүн ураг төлөө төрөнд их шиг. Би өөрийнхөө 7 үеийг зургал тавтаасан хумаар гуйд хожиж байгаа. Миний ургийн овог баг. Баг ургийнх нь үеийн үедээ игтэй, наримттай, хүчтэй, ажилсаг, ахмадуудаа хүнддэг, өг сургаал дагдаг. Баг овгийн нэр нь дуунд хүртэл дуулагддаг учраас манай овгийн бахархал юм. Би өөрийнхөө овгоор бахархаж, өөрийнхөө 7 үеийн намтрыг цээж явах нь миний бахархал. Би өөрийнхөө өвгдийнхөө сургаалыг дагж зөвхөндөө шингээж дандаа өвгдөө хүндэж явахыг хичээх болно.